би зарчмын зөрүүтэй санал хийж байгаа юм чинь тэрнийхээ л хүрээнд те дэмжиж байгаа дэмжихгүй яах хэрэгтэйсэн. Харин тийм чинь хэлж амжаагүй гэж заавал хийлээ гэж. Ааха. Зөв шүү дээ. Тэр нь бол хэлж явах боломж олцсон дээр үгүй хэлж явах шүү дээ. Ааха. Тэгээ би бямбын ярилцлага гэдэг нэг бям бариг бас шинэ гişүүдтэйгээ залуу гişүүдтэйгээ бас одоо босод одоо хүмүүстэй санал бодлоо солилцдог тийм болонтой гэдэг юм уу тэг контент хийх бодолтой байгаа. Тэрнийхээ эхний одоо зочноор нь анхны зочин болж байгаа. Анхныхан дээ нутгийн дүүгээ бас урьж оролцъё гэж бодож байгаа юм аа. Тэгэхэд хоёул манай өрөөнд ороод хэлцээ. За тий. Хай. Сайн уу? За сайхан үйлч юм дөө. За сайхан. За. Сайхан үйлч. Сайн нэг түүх яваад ирэх хэрэгтэй ажиллаа. Харин тэглээ те. Нэлээд ач холбогдолтой бас түүхэн ажиллуулах. Тэглээ ялангуяа манай Батлан мал салбарт үлээ. Ааха. Үр дүнтэй ажиллалаа. Тэгээ бямбын урлаг гээд их урлынхаа гишүүдтэй ялангуяа шинэ гишүүдтэй бас ингээд 7 хоногт нэг удаа бас ярилцаад мэдээлэл солилцоод бас шаардлагатай зүйл байх бол зөвлөд явах гэсэн тийм бодолтойгоор бас нэг юм бямбын урлаг гэдэг нэг контент манайд ялангуяа бас хийж байгаа юм байна лээ. Тэгээд тэрний анхны зочноор өөрөө чинь урьдчилж оролцуулж байгаа. За баярлалаа. За анхны зочин болж байгаа. Анхныхын зочин тий. Одоо нэг нутгийн гаралтай хоёул хавд залуучууд хоёрдугаар амжилт хоёулаа төгссөн тий. Чиглэлтэй дөрвөөс их хурал сонгодод анхудаа сонгодод ороод ирсэн. Тий. Маш олон асуулт байгаа. Асуулт байгаа тий. Харин тий. Тэгээ одоо эн чинь анхны чуулган одоо өнөөдөр за маргааш бараг завсрал юм байна. Тэгэхээр чинь одоо чуулган завсралахаар одоо яг яах вүлээ. Тэгээ иргэд сонгогчд руугаа бас одоо яаж ажиллах вэ? Энд чинь миний хувьд бол олон зүйл яг анхны байгаа байхгүй. Тий одоо энэ чинь 4 жилийн бүрэн эрэхтэй хугацаанд 8 удаа чуулган хурал. Тэр 8 чуулганы одоо анхныхын чуулган явагдаж байгаа. Тэгээ одоо завсарлах гэж байгаа. Чуулганы завсарлага нь бол их хурлын гишүүдийн бол тойрогтой ажиллах ёстой. Их хурлын гишүүдийг сонгогчд маш хүлээдэг. За чуулгантай үед бол байнгаараа чуулга ажилттай хэмжээд явах гэдэг. Чуулган завсарлаараа бол одоо тойрогтой байж бидний санал бодлыг сонсох байх. Бидний тийм үү одоо үзэл бодлыг тийм үү дуу хоолойгоож илэрхийлэх байх гэж нэлээ хүлээдэг. Тийм болохоор бол тойрогт бол билэн сайжлах хэрэгтэй те. Та яа ч юм бол харьцангуй гайгүй шүү дээ. Жижиг чингэлтэй дөрөв сонгогдсон. Бид нар чи одоо манай тойрог дээр та манай тойрог дээр өдөр болгон ажилдаа ирдэг шүү дээ. Тэр ярд чисэг байтар. Бид нар ч бол 4 аймаг 200 мянган сонгогчоос авхан говолтоо савдаг маш том тойрогтой. Бүгдээр нь хурц ажиллах боломж байна. 4-ний 1 нь тойрогтой байгаа. Та ч бол одоо хамгийн жижигхэн дүүрэг. Өдөр болгон тойрогтой. Тэгэхээр тойрогтой бас сайн ажиллах хэрэгтэй. Яг л иргэд хүлээж байгаа. Ялангуяа шинэ гүшүүд бүр их хүлээж байгаа шүү. Тийм. Юмсэл шинэ. Тэгэхээр одоо нэг эхний чуулгантай ингэ завсарлаж байгаа. Яг нь энэ дотор бол ер нь бол би нэлээд хугацаанд нь маш их одоо цаас одоо нэгсэндээ маш их цаасан дээр суулаа л та тийм. Тэгэхээр энэ ажлын хэсэг нь яг яалтчгүй ингээд олон асуудлууд ингээд шууд тийм одоо яаралтайгаар мэрч юм уу тийм ингээд орж ирдэг. Тэгээ дээрээс нь ард нь чинь бараг 200 300 зарим дээр 400 хуудас зарим дээр нь 3 бот ном хүртэл байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг урд нь надад хичээл хийдэг оюутан байсан болохоор тийм цаас ууших ажлыг нь бол надад айгүй тааламжтай болж байгаа шүү дээ. Сурж байгаа тийм. Буцаад эргээд одоо үг хэлэх ч юм уу тийм ингээд асуулт асуух ч юм уу. Зарчмын зүйлсээ санал гаргах. Яг үнэ. Тэр чинь яг нэг уншсан хэмжээгээр тийм буцаад яг тэнийгээр одоо гарч ирж байгаа юм л та тийм. Тэгээ тэрийг урд нь би бас танаас асууж байсан тийм. Тэгэхээр тий. Ер нь бол аль болох эрт ордон дээрээ тийм. Аль болох олон ажлын хэсэгт ороод аль болох олон байнгын хорооны хуралд суугаад тэндээс ойлголтын зөрүү тийм дутуу мэдээллийг үүсгэж яваад тэгээд дээрэс нь ямар үзэл баримтын талаар ямар байр суурь илэрхийлэх хуулийн төслөө уншаад боловсруулад ингээд явах нь тэгээд одоо асуултаа асуугаад тэгээд асуулт тодруулаад тэгээд одоо саналаа хэлээд ингэхээр хурдан хугацаанд энэ дадал суух хэрэгтэй.
Тэгээс урд нь явсан үлжсэн гэж бас тийм. Тэгэхээр л чи нэлээд сайн болоод байх шүү. Сая хүртэл их хурлын дараагад маш том үг хэлээд ямар том үг хэлж байгаа шүү дээ. Чи бол хэллийн багт хийчих. Тэр чинь бол зөв байхгүй юу? Ягаад гэвэл үзэл бодлоо тийм зөв илэрхийлж чинь нэлээд даацтай илэрхийлж чадж байгаа чинь бол хурдан хугацаанд суралцж байгаа хэлбэр. Тийм болохоор одоо юу гэдэг ягаад хэвлэлийн баг орлогыг эмзэглэх хэрэггүй. Энэ бол байх ёстой. Харин ч би маш сайн үг хэлж байгаа юм байна. Өшөө илүү урам зориг орч те. Өшөө илүү бэлдээд явах бол өшөө ирээдүй бололцоо байх. Тийм болохоор бол байнгын хороо ажлын хэсгийн хорол таслахгүй байх ёстой. Асуулт асуух үг хэлэх боломжийг алдахгүй байх ёстой. А тэгжээж чуулган дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуултаа илэрхийлэх тийм үү. Бас өөрийнхөө хэлж байгаа хүмүүст хүргэх олон нийт ард иргэдэд тийм үү сонсож чадуулах юм чадвар суунаа. Тийм болохоор битгий халшраад тийм. За ойлголоо. Баярлалаа. Тэгээ одоо энэ нэг анхны чуулган тэг ингээд дуусч байгаа бол бид нар чинь 3 удаагийн тэг баг ингээд төсөв баталчлаа тий. Тэгээд дээрэс нь бас Монгол улсын одоо олон жил гацсан тий томоохон хөдөлгөчлөө. Тэгэхээр нэг чуулганы үр дүнг одоо та юу гэж бодож байна? Энэ удаагийн анхны чуулган бол үнэхээр анх дугаар чуулган намрын ээлж чуулган. Анх дугаар чуулган намрын ээлж чуулган. Намрын ээлж чуулган. Тий энэ бол маш одоо үр дүнтэй болсон. 3 удаа ээлж 2 удаа ээлж чуулган хийлээ. Үндсэн чуулган хийлээ. Энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлаа. Хамтарсан засгийн газрын гэрээг байгууллаа. За тэгэхээр сая одоо өөрөж хэлж олон жил дууссан 2 хөрштэй томоохон одоо хилцээр хийлээ. 3 дахь оронтой Францтай тийм үү. Тогтвортой ажлын хөрөнгө оруулалтын гэрээж үндэсний оюутлогын гэрээ 2009 онд батлагдсанаас хойш одоо тийм үү 15 жилийн дараа бид 16 жилийн дараа томоохон хөрөнгө оруулалтын гэрээ батлаа. Гашуун сухад ганц мод хил холбоотой төмөрцөн бас олон жил уужсан төмөрцөн байсан. Энийг шийдлээгээд энэ намрын энэ удаагийн их хурлын одоо 126 та парламентын анх дахь одоо тийм намрын одоо анх дахь чуулган болвол 8 дахь удаа ихний чуулган бол маш үр дүнтэй чуулган болсон гэж би дүгнэж байгаа. Өөрөө чинь хөвч гисэн бас одоо олон ажлын хэсэгт орж ажиллаад бас одоо богино хугацаанд их зүйл суралцсан. Бараг аваад ажлын хэсэгт тэгсэн байх тий. Одоо миний яг ахалж байгаа бас яг анхаарлаад үзүүлж байгаа нэг 2 ажлын хэсэг байна. Хуралдаа их таслаагүй шүү дээ. Хуралдаа үгүй шүү. Таслаагүй. Бараг таслаагүй. Ер нь бол таслахгүй байх хэрэгтэй. Тий. Томилтоо байсан тэр үеийнхээс биш хуралдаа ер нь зүг тий. Томилтод одоо яалтчих бас байдаг шүү дээ тий. Тий. Тэгэд эдийн засгийн байнгын ороо тэгээ бас боловсролын байнгын оронд байгаа. За тэгээд нөгөө одоо 2 том байнгын ороо байна. Тий, 2 том байнгын ороо. Тэгээ яг миний бол яг анхны хүссэн байнгын ороод бол яг байсан шүү. Тэрэнд бол одоо ер нь сэтгэл хангалуун байна. Тэгээ одоо тэр сонгогчдод тайлангаа тавь тий. Юун дээр анхаарах уу, юун дээр алдуу, юун дээр оноо тий яг сонгогчдынхаа дуу хоолой хөрөх. Бид нар чинь үндсэн 3 чиг өргөтэй шүү дээ. Хууль тогтоох, хуулийн хэрэгжих хяналт тавих, ард түмэн сонгогчдыг төлөөлөх гэсэн. Тэгээ одоо хуулийн хэрэгжилтэнд яаж хяналт тавьсан, хууль тогтоох үйлсд яаж оролцсон гэдэг ард иргэдэд тайлгнаад буцаагаад ард иргэдээсээ тийм санал хүсэлтийн сонсоод дараагийн одоо чуулган дээр, хаврын чуулган дээр юу ярих уу, ямар байдлаар байр суурь хийх үү, ямар ажлын хэсэгт орох уу, ямар одоо хуулийн хэрэгжлийн хяналт тавьж одоо ард иргэдэд юм тулгамдсан асуудлууд юу байна, тэрийг одоо хэрхэн яаж шийдвэрлэх үү гэдэг дээр одоо бас нэлээд сайн одоо цэник нөгөө талаас материал бүрдүүлж одоо хаврын чуулганд бас идэвхтэй оролцох хэрэгтэй дээ. Тэглэх байх. Чуулганы завсарлагын тойрогтой ажиллана шүү дээ. Тий, ажиллана. Одоо тойрог орох юм чинь бол өглөө болгон орой болгон тийм хагас утсан сайн болго яваад холцоотой. Тийм манай Сүхбаатар чиглэлтэй чинь нэг хотын төв. Тэгэхээр чинь нийтдээ манайх чинь 44 хороотой. 44 хороотой юм чинь 44-оос 7 хоногт одоо үндсэндээ нэг хороон дээр ажиллаад байхад жилийн төвчнөөс ажиллаад дуусчих юм ба шүү дээ. Тийм, ер нь бол тийм. Тэгэхээр та хоёрдоо одоо хэр завгүй хэр юун дээр анхаарч жилийн ихэн болж байгаа тийм 2025 эхэлж байгаа учраас одоо яамныхаа 25 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тал дээр нэлээд анхаар суусан. За ер нь дэлхийн одоо улс төр геополитикийн нөхцөл байдал маш ээдрэгтэй болж байгаа. Энэ одоо дэлхийн нийтээр одоо Орос Украины дайн тэгэл одоо тийм хятад Америкийн худалдааны дайн одоо Хойд Солонгос, Өмнөд Солонгосын асуудал, Иран, Израиль, Палестины асуудал гэл ингээл хагас айгуул одоо асуудалтай байна. Сая одоо Америкийн нэгдсэн улсын тарап одоо энэ хэрэгч тангар өргөд энэ дээр ч бас нэлээд галтаа асуудал ярьчлаа шүү дээ. Тийм болохоор дэлхийн улс орнууд үндэсний аюулгүй байдал, тийм үү тусгаар тогтол, бүрэн эрхт байдал гэдгиймд маш онцгой анхаарч эхэлж байна. Яг энэ дээр ч гэсэн чиглэлд үндэсний батлан салбартаа төсөв зардал их нэмэгдүүлж байгаа. Тэгээ энэ цаг үед одоо бид нар ч гэсэн тийм үү ерөөсөө одоо хэдэн цэргүүдэд ордох гэдгээс гадна иргэн болгоно яаж эх оронч болох вэ? Иргэн болгоо маань эх оронч болж чадах юм бол энэ эх оронч үзэл эх орон сэтгэлгээр дамжаад иргэн болгоо маань одоо тийм үү улс орны хөдлөө ерөөсөө иргэний үргээ ухамсарлаж сайн аав, сайн ээж байж хүүхдээ хүмүүст бол эх оронч аав гэж. Хүүхдүүд сайн хичээл зааж байгаа бол эх оронч багш.
ард иргэдийнх ирмэн манаа тийм үү өргөс нарт үнж байж байгаа бол эх оронч эмч. Ингэж одоо иргэн болонд ойлгох асуудлыг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Эх оронч Монгол хөтөлбөр Монгол улсын ерөнхийдөө санаачилсан байгаа. Энэ одоо хөтөлбөрөөс амжилттай хэрэгжүүлэхдээ суур нөхцөлийг бүрдүүлэхдээ анхаарч ажиллаж байгаа. Эх оронч үзэл санаачилсан миний хувьд нэг айгүй боловсролын систем рүү ингээ нэгт шингэсэн байх хэрэгтэй гэж үздэг. Бүр сургууль цэцэрлэгээс махуулаад тийм их сургуулийн боловсролт хүртэл тэр жишээ байна уу ном сургууль бүгдэнд нь нэгт шингэсэн. За багш нарын бас сургалт гэсэн нэгт шингэсэн байх хэрэгтэй гэж. Тэр үүднээс 25 хоног одоо эх оронч Монгол их сэргэлтийн жил болгож Батлан-Малханаас зарлж байгаа. Энэ одоос бодлогоо төлөвлөж одоо зохион байгуулалт тал дээр л бас анхаарч одоо оны ихэнд ажиллаж байна. Энэ ард нь одоо гарчлаад гарч байна да. Чиний хувьд одоо ойрын үдээс анхаарч төвлөрч ажилласан томоохон асуудлууд. Тэр яг миний хувьд ер нь одоо нэг стандарт гэдэг нэг тий одоо бид бүхэн маш их ярьдаг сэдв тий бидний амьдралд ингээд маш их тохиолддог мөртлөө төдийлөн анзаардаг гэхдээ маш олон асуудлуудын гогцон дандаа стандарт хэрэгжээгүй стандарт буруу хэрэгцээтэй холбоотой байж байгаа. Тэр яг нэг стандартын хэрэгцсэн орчныг хэрхэн бид нэр цаашаа сайжруулах вэ? Энд дэр санал дүгнэлт гаргая гэдэг Улсын хурлын даргын ажлыг хэсэг гарсан байгаа. Энэ ажлыг хэсэг ахалж ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь Монгол улс чинь нэг ойролцоогоор 6-7 орчим стандарттай байна. Гэхдээ тэрний нэг 40 орчим хувь нь л олон улсын одоо тий стандартын хэрэгцээ шаардлагыг хангасан бусдууд нь бол нэлийн хуучирсан өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байдаг байна. Тэгэхээр яг энэ стандарт дотроо бол яг одоо олон нийтийн бүхнэлийг хамгийн их төрүүлдэг одоо жишээлбэл баярлага, эрүүл мэнд, хүнс гэсэн яг салбаруудаар ерөнхийдөө бол төвлөрч ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бас одоо төрийн хүнс суртал талаасаа ч гэсэн нэг талаасаа зөвшөөрөл нөгөө талаасаа стандартын хэрэгцээ шаардлага за тэрийг бас хэрхэн хангаж байгаа эдгээр нь хоорондоо аягүй хавцалтаагүй те энээсээ болоод олон нийтэд одоо яг хэрэглэгч талдаа их чирэгдэл үүсдэг. Тэгэхээр энийг л бид нэр одоо илүү оновчтоод товчхон те хялбар за тэгээ бас олон улсын одоо хэрэгцээ шаардлага хангасан ийм болгоны төлөөлөл бас ажиллаж байгаа. За хоёрдугаар нь боловсролын салбар нь болсон жилийн сангийн ажлын хэсгийг бас ахалж байгаа. Тэгэхээр болсон жилийн сан гэдэг бас том асуудал гараад ирсэн тийм. Анх гарч ирсэн шүү дээ өөрөөс тийм. Тэгэхээр чинь одоо бас ард нарах хэрэгтэй шүү дээ. Үр дүн нь үзээд би анх боловсролын зээлийн сан гэдэг ингэж хүндэж олон нийтэд хэлж тавьсан. Эцэст нь ийм үр дүн гаргалаад тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй нь яриа л галаас хайждаг биш. Тэгээд цаашдаа бас энэ болсон жилийн сан ингээд нэг асуулт зөв явах юм тийм. Яг үнэнд яаж зөв юм уу? Яаж сонгон шалгуулалт нь ил тод яваад тийм яг ард түмэнд одоо тэр өрсөлдөж байгаа хүмүүстэй шодрог байх уу тийм. Тэгэхээр бид нэр тэр журмын хяналтан дээр бас ажиллаж байгаа. За тэгээд энийг бас бид нэр олон нийтийн хилцүүлэг болгоод ингээд бас явах юм. Бид нэр сурагчдаа тийм одоо тэр одоо өргөдлөө өгж байгаа оюутнуудаас бас аав ээж нэрээс нь бас заавал сонсох хэрэгтэй. Тэр хүмүүстэй асуудал хаана байдгийг маш сайн мэдчихэж байгаа. Тэгэхээр ингээд эргэх холбоотой ингэж ажиллаж яаж бас энэ дээр бодит өөрчлөлтүүд гарна гэж бас харж байгаа. Тэгээд яг бас энэ дээр бас энийг хэрхэн цаашаа сайжруулах бодлогын хувьд хоёр том асуудал ирж байгаа шүү дээ. Монгол улс стандартыг нэвтрүүлэх, за боловсролын зээлийн сан гэж одоо иргэн болгоны аав ээж болгоны сурагчдаа оюутан болгоноос анхаарал татсан тулгымдсан асуудлыг бас зөв шийдэл гаргах. Амжилт хүсье үү тэгээд. За баярлалаа. Энд одоо хичээн шүү дээ. Тэгээд дараа чуулган их юм сурч байгаа. Чөлөөд асуух зөвлөх зүйлүүд орж ирж байгаараа. Тэгэлгүй байх. Тэгээд дараагийн чуулганаар утгахгүй болцсон. За. За та бүхэнд өөрийнхөө одоо пэйжээр дамжуулж улсын хурлын гишүүдтэйгээ тэн дундаас шинэ залуу гишүүдтэйгээс харилцаа одоо туршлага мэдлэг туршлага хуваалцаж ололт амжилтаа одоо хийж байгаа ажлын талаараас олон нийтэд хүргэх алдаа оныхын талаараас хоорондоо зөвлөлдөх ийм одоо бас пэйж контент хийж байгаа. Тэгээд энэ контент бол 14 хоног болгон Бямбарагт та бүхэнд хүрч явах болно. Тэгээд хамтдаа сонирхож одоо бас үзхийг та бүхнээс хүсье.